Америкийн нэгдсэн улсын биотехнологийн Moderna компани 6 настай хүүхдэд зориулсан COVID-19 эсрэг вакциныг Америкийн нэгдсэн улсад яаралтай хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтэд ирүүлсэн гэдгийг мэдэгджээ. Уг вакцины туршилтад 2-6 насны 4200 хүүхэд 6 сараас 2 нас хүртэлх 2500 хүүхэд оролцсон байна. Өнгөрсөн 3 дугаар сард тус компани туршилтынхаа үр дүнг зарлаж 2 удаагийн эмчилгээг нь аюулгүй бөгөөд дархлааны хариу оруулах хүчтэй байгааг харуулсан байна. Тодорхойлбол нялх бага насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд 25 микрограммын 2 тунгаар хэрэглэхэд 2 тунтай ижил хэмжээний эсрэг бий үүсгэсэн байна. Харин 18-аас 25 насны залуучуудад 100 микрограмм тунгаар хэрэглэх нь вирусын ноцтой тохиолдлуудаас ижил түвшинд хамгаалалтай байх болно гэдгийг харуулсан байна. Одоогийн байдлаар 6-аас доош насны хүүхдүүд Америкийн хүн амын дунд вакцинд хамрагдаагүй хамгийн том бүлэг болж байна гэж доктор Фил хэлээд тэд вирус үргэлжлүүлэн тархаж улмаар эрсдэлтэй өндөр настай хүмүүст халдвар тараах магадлалтай. Тиймээс хүүхдүүдийг вакцинжуулах маш чухал хэмээн мэдэгдсэн байна.